Улсын хурлын дэд дарга эрхэмшүүдээ. Монгол улсын хурлын гишүүн П. Сайн зэрэг Б. Бат Эрдэнэ нараас 2026 оны 3 сарын 19-ны өдөр улсын хурл өргөн мэдүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албаны татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг улсын хурлын чуулганы 2026 оны 6 сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын ороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын ороо 2026 оны 6 сарын 18-ны өдрийн хуралдаанаараа дээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явууллаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед улсын их хурлын гишүүдээс асуулт гарах болно. Улсын их хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг бэлтгэн та бүхэнд хүргэсэн болно. Улсын их хурлын эрхэмшүүдээ аж ахуйн нэгжийн орлогын албаны татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа.